асуудлын хувьд миний үг хэр байх юм бол улс төрийн гацаа нөхцөл байдал үүссэн үед яг энэ одоо үг хэлэх эрхээ авч исэн. За засгийн газар шинээр бүрэлдэхүүн одоо үүссэн засгийн газар бүтэц бүрэлдэхүүнд ажлуудаа цаг хугацаанд нь яаралтай шуурхай хийдэг байхыг бас даатгамаар байна. Энэ Монгол улс олон улсын сэргээн босголт хөгжлийн банкны хоорондын эрчим хүч 3 төслийн зээлийн хилэлцээрийг Улсын их хурлын эдийн засгийн байнгын хороо, төсвийн байнгын хороо, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор 25 оны 1 сард оруулж хилэлцсэн байгаа. За түүгээр хилэлцээ зөвшөөрлөө өгөөд 25 оны 2 сард ерөнхий сайд одоо гарын үсгээ зурж энэхүү хилцээрийг байгуулсан. За хилэлцээр хүчин төгөлдөр болох эцсийн хугацаа 180 хоног гэж байгаа юм. Тэгэхээр эцсийн хугацаа нь бол 8 сард гарын үсэг 2 сард зурсан, 8 сард эцсийн байдлаар хүчин төгөлдөр болох ёстой. Одоо амжихгүй бол энэ одоо зээлийн хилцээр хүчингүй болно л гэсэн үг. Тэгэд яг энэ тухайн үед бэлтгэгдэж байсан Монгол улсад өгж байгаа итгэл дээр нь суурилсан энэ одоо хүү хэмжээ, зээлийн хэмжээ, хүүгийн хэмжээ яг ийм хэмжээгээр байж чадах үгүй юу гэдэгт бол эргэлзэж байгаа. Ийм учраас одоо энэ боломжийг ашиглаад бид нар шуурхай энийг сойрхон батлах ёстой. Тэгжээж одоо Монгол улсын эрх ашиг хангагдана. За бид нар бас нэг одоо энэ улс төрийн гацаанаас болж энэ Казахстаны хилэлцээрийг унгаасан, сойрхон батлахыг унгаасан. Энэ бол маш их эрсдлийг дагуулж байгаа. Энийг одоо Абубакир сайд шуурхай яаралтаа оруулж ирэх ёстой. Энэ бол Казахстан улсад ажиллаж байгаа Монгол иргэд тэнд тэтгэврээ тогтоолох эрхийн тухай асуудал. Бид өнөөдөр хойшлуулах тусам өнөөдөр тэтгэвртэй гарах байсан иргэний асуудлыг бид нар хохироож байгаа шүү. Ийм учраас үүнийг бол Абубакир сайд яаралтаа оруулж ирэх хэрэгцээ шаардлага бол байгаа юм а. Бид 2018 оноос хойш Монгол улс Казахстанаас 17 удаагийн хилэлцээр хийж энэхүү асуудлыг зөвшөөрч өгөөч гэдэг асуудлаар санал тавьж ажилласан. Тэгээ улс төрөөс болж энэхүү хилэлцээрийг сойрхон батлахыг унгаасан улсын их хурлын гишүүд өнөөдөр тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа тэр иргэдийн хохирлыг барагдуулах уу? Үгүй шүү дээ. Казахстан бол 98 оноос хойш хуримтлалын тогтолцоонд шилжсэн байгаа. Энэ бол бодит мөнгөний асуудал ярьж байгаа бид. Тэгэхээр эндгээр иргэний аж амьдралтай холбоотой асуудал дээр улс төрөөс ангид байж иргэнийхээ төлөө Монгол төр ажиллах ёстой юм шүү. Абубакир гишүүн сайд нэн яаралтай энэ сойрхон батлах асуудлыг оруулж ирээ. Түүнийг яаралтай одоо батлах хэрэгтэй. Дипломат шугамар хүргэгдснээс хойш дахиад хоёр тал хоёулаа сойрхон баталсны дараа дипломат шуудангаар хүргэгдснээс хойш 2 сарын дараа үйлчилж эхэлнэ. Цаг, минут, өдөр болгон үн цэнтэй байгаа шүү гэдгийг хэлье. За, даваагүйгийн бүрв даваа гişүү асуулт асууж үг хэлье.